За өглөө өдрөөрөө мэд. Тэдээс байна. Keydrop хамтран оруулж байгаа цуврал бичлэгийн дараагийн цуврал дахин нэг видео орж байна. Тэгээ бид нар болонгууд улаан давуу-давууд оруулах гад шийдчихсэн байгаа. Тэгээд улаан давуу-давуудынхаа ер нь бол пистолуудаас эхлээд сонгоод USB, Deagle тэгээд Glock-ийг сонгоцсон байгаа. Хутгаа солиог байгаа маань M9 Fade унгацсан байсан. Тэрийг ер нь бол Slaughter болохоор шийдсэн байгаа. Тэгээд одоо болонгууд Tech 9 болон 57-ыг сонгоод авчиж гэж бодож байна. Тэгээд тэрнээс өмнөөс та хэдэх юмнууд байна. За тэр нь юу вэ гэхээр юу? Манай болонгууд USB-с Traitor сонгоцсон байсан шүү дээ. Тэгээ манай бол Traitor бол татах гэж үзээд ер нь бол хэд хоног хүлээлээ 2 3 онцлоо ямар ч гэсэн сүүл бичлэг рекорд хийсэн сойш. Тэгээ Traitor бол үнэхээр олдсонгүй. Тийм болохоор манай бол өөр гоё улаан USB хэм бол бас те Kill Confirmed байгаа юм байна. Kill Confirmed бас авчвал бас болох юм байна гэж бодлоо. Харин улаан Tech 9 байна сая зөндөө хайлаа тэгээд үнэхээр олдохгүй байна. Тэгээ олдсон ганц Tech 9 болонгууд энэ Isaac ер нь бол Red Light-тай нэлээд төстэй нэг юм Tech 9 тэгээ энийг ер нь бол олж авъя гэж бодож байна. Тэгээ skin changer дээр ороод одоо татхад бэлэн factory new болон field test нь байгаа юм билэ. Тэгээд хүмүүс болонгууд бас Candy Apple Clock гэдээс тэгээд яг үндэ мэдхгүй. Жохон үнэтэй вербал санагдаад байгаа маа. Тэгээ болохоор мэн water element татсан. Тэгээ манийхан түрүү inventory-д ороод water element-аар нэ Vogue татсан байгаа. Тэгээ Vogue дээрээс нь харуул жоохон улаан биш гэж магадгүй. Гэхдээ ер нь бол тэгээ арай үнэтэй юм барьбаар байгаа болохоор маань бол Vogue татсан. 57 болонгууд ийм 57 байна. Berries and Cherries гэсэн 57. Гэхдээ энэ жоохон ингээ барингууд бүгсэн цэгэр болохоор ерөөхдөө цэнхэр харагдах юм болов уу гэж бодож байна. Тэгээд харангууд тэгээ явж бараг л Candy Apple ер нь бол 57 л сонгох юм шиг байна. Тэгээ даанч Candy Apple 57 маань сайтн дээр одоохондоо алга байна. За эхний ээлжинд болонгууд маань Pirate Swap-аас хутгаа солиё гэж бодож байна. Тэгээ ер нь бол хутгаа юу гэдэг Pirate Swap-ыг яаж ашиглах юм бэ? Шилжсэн жишээ та нар бараг харж байгаа ч магадгүй. Тэгээ Pirate Swap руу орсон байгаа. pirateswap.com гэдээ орсон. Тэгээд Steam-ээр логин нэг чамд байгаа скинүүд харагдаж байгаа. Тэгээ маань Fade сонгосон. Манийх нь Fade-ний үн өсөөл байна. Анх харахад энэ Pirate Swap руу ороод харахад бол манийх нь Fade-ний үн $3027 илүү да. Одоо тэгс чи 300 боллоо өссөн байна. Тэгээ ингээ Slaughter авч сонгоч юм бол Factory New Slaughter 0.0103-ийн floatтай. За ингэ чинь бол надад зөрүүнд нь $467-д авах скин байгаа. Энэ донд би яг нөгөө Kill Confirmed олоод авчих юм бол ер нь бол яг болчих واخ гэж бодож байна. Kill Confirmed Minimal Wear Factory New бол дэндүү үнэтэй байна. Тэгээд Trade Lock-тай байгаа юм байна. Тэгээ Minimal Wear Trade Factory New хоёрын хооронд хэр их зөрүү байгаа. Заавал энэ ч гайгүй floatтай Minimal Wear мөртлөө хямдхан байвал бас авч болно шүү дээ. Жишээ 0.1 бол 0.60 0.0.6 7-той бараг л ялгаагүй байхгүй юу? 0.3-ийн зөрүү байгаа. Тэгээд энэ ч бүр 0.9 байна. Бараг энийг нэмээд авчие. За ингээ $323 олж байна. За тэгээд магадгүй бидэрт нөгөө хайж байгаа 57 маань те энэ Candy Apple маань олдохгүй бол ерөөхдөө барыг энэчнээс авчих واخ. За ямар ч гэсэн энэ хоёрыг татчих. Энэ Trade Lock-тай байгаа юм гинэ. Тэгээ ерөөхдөө Trade Lock-тай байгаа учраас хямдхан байгаа. Гэтэ энэ сайт бол дээрээс нь чи стикертэй бай, Supreme даацсан. За сайт бол намайг лөөрдөхгүй нүн би 6 хоногийн дараа авчна. Тийм учраас би continue-га дараа 6 хоног хүлээж агаад Kill Confirmed-ийг авчвал ер нь бол би бол зөв гэж бодож байна. Тэ Trade Lock-тай тэгэнгүүтээ Trade Lock-тай болохоор ерөөхдөө скинүүд тэмтхэн байдаг байхгүй юу? Keydrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүд тайлал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн хэлсэн скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан байгаа шүү. Pirate Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Pirate Swap-тай танилцсан. Солбор байгаа скинүүдээ сонгоод авмаар байгаа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Тэгээ Fate надад харсан чи харахад надад жоохон царай муутай харсан л да. Миний анхны реакшн жоохон тэгээ бистэл гундуу байсан. Тэгээ би тэгээ том утга юу гэдэг баг Fate-тэй байх юм бол
Мяа ойдыг ер нь мань мэддгүй байсан. Тэгээд Butterfly дээр бол 80% fate ч болонгод асуудалгүй байдаг байхгүй. Тэгсэн чинь том утхан дээр бол асуудалтай байд юм байлаа. Тэгээд анх хараад амар сонир санагдчихсан. Бас сая 7 хоног гарan тоглож байсан утгаар чинь. Тэгээд трейд лок гарч барьж 7 хоног гарan тоглолчлаа. Тэгээд тэгсэн чинь яагаад ч амар дасчихжээ. Fate бас нэг Dota-ийн зэсэг цагаан бас барыг доороос нь цагаан байли бариад тоглолчтой ч юм уу гэсэн бодолтой байсан. Тэгээд гэхдээ яах вэ? Одоо Slaughter харъя. Одоо Slaughter хараа бас сэтгэлээр унах уу те. Тэгээд ерөөс Slaughter-а татчихжээ. За энэний нөгөө трейд оффроо явуучих. Тэгээд тэрийг хүлээ ингээ хэдүүлээ. Нөгөө бонууд ажиллах уу да. За юу хаалсан? Яг үндэ 5-7-ийн скин олчлоо. Urban Hazard гэдэг бас дээрээс уулаа скин бэ, тийм байна. Энэ болонгууд бараг л тэ юутайгаа адилхан байна штэ. Candy Apple-тай. Тэгээ ер нь бол Tech9 бол манай кейснүүд дундаа хайж явж илээ л тэгээд төрүүлээд олцсноор хэдүүлээ 5-7-д төрүүлээ авчтаа. Тэгээд ч угаасаа унах шанс нь 5 өгч амар өндөр хөв тэгээд бас нэлээ хямдхан скин байна. Factory-ний нь $276 байгаа юм байна. Сайтанда татахад бэлэн байгаа юм байна. Энэ кейснээс Diablo кейснээс 5-1 үз. Diablo кейс. Өнгөрчлөлт байна. Ер нь бол харагдаад байна. За миний хайс скин бод байсангүй. Сая ихтэй ямар ч гэсэн $5 кейс $5 кейс задлангуудаа $9 авчиж байна. Окей. 2 spins, 2 profit. Сая тэр хэд нуулч, 4 нуулч. За хайж байгаа скин олоод газ одоод авч бараад ашигтай байгаа дээрээ. Профитлсан байгаа дээрээ. Come on. Urban Hazard. Тэгээ яг түрүү би энэ 5-7-ийн скин хайж байхдаа ерөөсөө олоогүй юм бол мэдэхгүй л байна. Сая эсвэл би Candy Apple-ыг харангуутаа за энэ болох юм байна гэж бодсон байсан. Тэгээд жоо сайн анхласан байна да. Нүдээ нэгээл харах байсан байна да. За ургаацаа. Энд ч болонгууд field test message баг шүү байна. Энд ч болонгууд factory new баг шүү байна. Хараатах юм. Factory new Urban Hazard. За энийгээ татна. Энийг бол чавааг бол одоо зайлуулна. Энэ төр бол та нар бол одоо хэрэг байхгүй. Trade-ийг чинь би чинь сая солиод USB-гээ сонгоцсон чинь git confirmed болсон. Тэгэхээр би чамайг ер нь зарч шотны эсвэл дараа нь апгрейд хийчих болно. За trade offer ороод ирлээ. Stormbringer-ээс ямар ч гэсэн би 5-7-д татаад авлаа. За Tech9 хайж одохоос өмнө та нарт бас мэдээж хэлэх юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр мэдээж giveaways байна. Тэгээд ер нь бол би таарч зориулаад $7500 giveaway оролцсон байгаа. За өмнөх бичлүүдийг үзег бол мэдэхгүй байж магадгүй. Мэдж байгаа хүмүүс нь эдний мэддэг болсон байгаа. Тэгээд $7500 шахуу $7400 одоо giveaway актив байгаа. Та нар giveaway-д оролцохыг хүсвэл ер нь бол маш амархан. Хамгийн дээдлэлт нь ер нь $10 giveaway, хамгийн багадаа $2 одоо deposit хийсэн хүмүүст giveaway зарласан байгаа. Одоо энэ одонгууд миний өөрийнхөө өөр аккаунтаар оруулаад өөрийнхөө giveaway дазаа үзэж байгаа миний аккаунт байна. Тэгээд та нар болонгууд deposit хийх хэсгээрээ CTS promo кодыг оруулаад $10 эсвэл 2-оос дээш доллар өрнө deposit хийвэл $2 book giveaway-д орж болно. Хэрвээ $10 deposit хийх юм бол book giveaway-д оролцох боломжтой. Тэгээд мэдээж хийх юм бол их хожих магадaltaй байгаа. Тэгтээ нэг тийм их хийгээд яг хөө тэгээд $2 ч юм уу эсвэл $10 deposit хийгээд азаа үзэхгүй дөө. Тэгээд тэрнээс гадна та нар бас deposit хийхдээ $10 deposit хийх юм бол 20% бонус $12-тай болно. Нэмээд анх удаа deposit хийж байгаа чам 50 цент өгч байгаа. Тийм байгаа шүү. За тэгэл giveaways хэсэг рүү орно. Giveaways рүү ороод CTS гэж хайхад миний giveaway бүгдээр харагдаж байгаа. Тэгээд би болонгууд одоо энэ аккаунтаар би book giveaway-д орсон байгаа. Дараа нь маань шинэ giveaway зарлахаар бас энэ аккаунтаар орж харуулнах. Гэтэ манай болонгууд энэ join гэдэг оронд join гэсэн төвшрийг дарсан байгаа. Тэгээ би энэ аккаунтаар хэдэн $10 deposit хийсэн байна. Санахгүй би $20 deposit хийсэн байгаа. Тэгээ бараг энэ аккаунт яндаа байвал авчих واخа. Тэгээ ер нь join гэдгийн дараа л болчихсон. Ингэж giveaway дордог байна. Isaac. Stat Track Factory-ний юу апгрейд хийж болно. Зүгээр Factory-ний юу $18. Asimov 48% магадaltaй. Дээрээсүүд ороосоо. Та маань өөр угаасаа л доороос их туртай л да. Доороосоо дахиад үзнэ.
Бүү. Одоо дээрээ гарангууд ороо гарах уу те. Яг 50% магадaltaй. Яв. Yes. За дээрээс юм биш үү. За Айсака татчихэ. Нэг хоогоос орж ирж байна. За 5-7 татсан Айсака татчлаа. Хэдүүлээ энэ гейм орж харъя хэдүүлээ. Ер нь бол Vertigo дээр харуул ихтэй давгүй санагддаг. Тийм одоо Vertigo-гийн цаг агаар те гоё нартай. Тэгсэн мөртлөө нэг юм тэнгэрийн цэгэр туяатай. Хэтэрхий шар биш. Skin inspect-ийг хамгийн давгүй. Oh, this is so good. Oh, манай хотог ороод ирлээ. Oh, зөө. Oh, бүх юм болж бит ямар гоё байна вэ? Okay. I got my starter. It's so good. Okay. I love it. Nice. Better than Fate, man. So much better than Fate. Тэгээ одоо улаан бэйли юу вэ? Та нар тэгээ ямар бэйли яг энэ ч зохихоор хэлээрэй. Тэгээ энэ одоо итгэлийн сэгэр мап болохоор бас те магадгүй шар мап дээр энэ илүү гоё шар харагдах бах. Tech9 Isaac манад юм харагдаж байна. Энэс өөр бол улаан ер нь бол өнгөрсөн улаан өнгийн ер нь бол Tech9 скин байхгүй. Тэгээд энэ юу манад гоё юм байна. 5-7 манад гоё юм байна. Яа 5-7 бисаа хараад үзэж харж байгаагүй скин байна. Тэгээ яа гоё санаж байгаагүйд миний славттай адилхан юм пэттэй байна. Oh my god, it's so good. Яг өнгөний үед арай энэ илүү тод нөгөөт нь жоохон ягаан дуу юм байна. Change level дэ Mirage. Хэдүүлээ Mirage руу чараа. Тэгээ жоохон шар мап руу оронгууд бас. Тэгээ илүү л улаар итэх байх. Шар маптай ингэж харагдаж байна. Yes. Одоо надаа улаан бэйл хэрэгтэй байгаа байна. Тэгээ мань нөгөө Trinity-ийн бэлтгээ яатсан бэ гэсэн чинь мань зарцсан. Манай Steam дээр зарцсан. 589 долларт болсон байна. Тэгээ мань их зөндөө бахан Австрик капсул задлаад байгаа. Тэгээд ер нь бол Австрик капсул задлаа би амар ашиг хийж байгаа. Мань $100 одоогийн байдлаар энэ хамгийн сүүл задлсан 100 капсулнаас би $400 хийсэн. I win man. I win. Sphinx байна. Энэ Sphinx Gold байна. Тэгээ Rob цоолоо байна. Тэгээд дараагийн бичлэгийг онцлоо түр баяртай. Тэгээд ер нь ямар бэйли авах болохыг тэгээд та нар хэлэхгүй дөө. Мань тэгээд дараагийн бичлэг дээр бичлэгийг бол одоо жоохон байж байгаа. Цай унд дуучаад тэгээд рекордыг тэгээд дараагийн бичлэг дээр бэйлиг авахгүй. Тэрний дараагийн бичлэг дээр бэйлиг авна за. Ямар бэйли авах бол манай хэлээрэй. Sting shot уу скот өөр гоё сонголт байна. Тэгээд Мэрийн сонголт нь зүг байсан. Зүг байсан бол зүг байсан гэлээрэй за. Бай. Дараагийн бичлэг уулзъя.